Бакег шүү асууя. Байнгын орооны санал дүгнэлтэн дээр бол шин нисэх буудлын байрлах газрыг зөв тогтоох гэж юм үг орсон байна. За байрлах газар юм уу, байршил юм уу? Тэгэхэд ч угаасаа одоо шин нисэх буудлыг одоо барьж эхэлсэн байгаа үстэй Японы тусламжтайгаар. Тэгэхээр энэ өөр ямар газарт бас одоо шин нисэх буудлыг барих гэж байна. Тэрнтэй өөр одоо нисэх буудал байна уу? Эсвэл одоо тэр хөшгтийн хөндийд барьж байгаа нисэх буудлын тухай ярьж гэнэ үү гэж. За хоёрдугаарт энэ Мят хувьсат компани хөвчлөлийн асуудал яригдж байгаа юм байна. Энд миний одоо санаж байгаагаар эндээс хэдэн жилийн өмнө бол Мят компаниг бас л одоо Ирландын билүү бас нэг гадаадын компанид менежментийн хөвчлөлөөр өгөөд нөгөө компани бүр дампууруулж өгчөөл баг явсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ зайлшгүй одоо хөвчлөх шаардлага байна уугүй юу? За хөвчлөлөө гэхэд бол одоо яг одоо баталгаатай үрдэн гарна гэсэн тийм итгэл үнэмшил байна уу? Ямар үрдэн гарна гэж бодож байгаа. За гурав дахь асуулт бол энэ иргэний нисхийн одоо салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх тал дээр бодлогын шинжтэй асуудал энэ хөтөлбөрт тусгагдсан уу? Тэр тал юм сайн харагдахгүй байна. Өрсөлдөх чадвартай холбоотой асуудал. За дөрөв дэх асуудал бол энэ Казахстан өлгийн хооронд иргэний одоо агарын тээврийн нислэг зогссон байгаа. За энэ бол одоо ингээд зорчигчдын урсгал бол маш их байгаа. Энийг одоо хязээс эргэх гэж байна вэ гэсэн ийм дөрвөн асуулт асууя. Ганц үсэд хариулъя. Нисэх буудлын байршлыг зөв тогтоох гэдэг дээр бол энэ шинээр барьж байгаа хөшгтийн хөндийн нисэх буудлын биш. Энэ нөөц нисэх буудлын байршлыг зөв тогтоох гэж яригдсан. За Мят компани хувьчилттай холбоотой асуудал бол яг хувьчилт гэдгээр бол бодсон бичих баримтанд тийм үг үсгээр бол суугаагүй. Ер нь бол аливаа улс орны олон улсын жишг болон олон улсын иргэний нисхийн байгууллагын одоо холбогдох бичих баримтын зааснаар бол аливаа улс гүрэн бол өөрийн үндэсний агарын тээвэрлэгч гэж тусгай статустай агарын тээвэрлэгч компанитай байдаг. Энэ жишгээр Мят компанийга Монгол улсын үндэсний агарын тээвэрлэгч гэдэг статусыг олгоё гэж энэ бичих баримтанд туссан байгаа. Энэ иргэний үндэсний агарын тээвэрлэгч компани тавих шалгууруудыг нь бол бодлогын бичих баримтанд тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл 51-с доош хувь нь төрд байна. Удирдлагын баг нь бол одоо Монгол хүмүүсээс бүрдсэн байна гэх мэтчсэн олон улсын жишгийн дагуу ийм шаардлага тавьсан. За Мят компаниг хувьчилснараа бол одоо байгаа Мят компани үйл ажиллагаа тодорхой үр дүнд хүрнэ. Ийм шаардлага байгаа гэж үзэж байгаа. Одоогийн байгаа менежмент явуулж байгаа үйл ажиллагаа бол хэд төрөөс хамааралтай ус төрчсөн ийм байдлаар үйл ажиллагаа явагддаг. Маш их зардастай. Сүүлийн ганц жишээ сүүлийн 10 жилд Мятын захирал 7 удаа солигдсон байдаг. Тэгээ энэ мэт одоо улс төрийн болон өөр бусад эдийн засгийн эрсдэд юмнуудаас хувьчилснараа бол одоо үр дүнтэй тийм үр дүнд ач холбогдолтой үр дүнд хүрнэ гэж тооцсон байгаа. За бодлогын бичиг баримт бол бүхлээрээ агарын тээврийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ийм бодлогын бичиг баримт байгаа. Өөрөөр хэлбэл энд төрөөс тусгаалan бодлогоор дэмжин үе шаттайгаар агаарынхаа орон зайг чөлөөлөх тодорхой хугацаанд төрийн бодлогоор болон татварын бодлогоор дэмжих энэ салбарынхаа одоо санхүүжилтийг ямар их үүсвэрээс гаргах уу гэх мэтчсэн одоо ийм асуудлыг цогцоор нь авч үзсэн. Энэ бодлого батлагдсанараа бол агарын Монгол улсын агарын тээврийн салбар бол бүс нутагтаа бол өрсөлдөх чадвартай ийм салбар болж хөгжнө гэж ингэж үзсэн. За Казахстантай холбоотой агарын тээвэрлэгчийн асуудлыг иргэний нисэх ерөнхий газрын дарга Батмөх тодорхой хариулна. За сайн байцгаана уу. Казахстан Монгол улсын агарын харилцааны хэлэлцээр өнгөрсөн хавар дахин шинжилгэн боловсрогдож яригдсан. За тэгээд эцэслэн шийдвэрлээд дараа нь бол Норвег дээр ярилцсан асуудлаас зөрүүтэй саналыг
одоо Казахстаны талаас 3 дахь нэгж цэг болгож Бээжинг авна гэд бидний ярилцаагүй юм орууд ирсэн учраас гадаад харилцааны яам дээр агаарын харилцааны хилцээр нь саатж байгаа. Хоёрдугаар асуудал бол Казахстаны талаас явдаг Скат компани 30 гаруй жилийн насжилттай АН-24 онгоцоор нислэг үйлддэг байсан. Тэрийг нь бол Оросын холбооны улс бол манай дүрмээр бол зохицуулагдахгүй учраас тэрийг хаасан. Тэгээд онгоцоо шинээр шинчилж оруулж ирнэ гэдэг одоо хотол хариу өгөхгүй байгаа. Бид нар бол хөөцөлдөд байгаа. Тэгээд бид нар бол бизнес компаниг томилж явуулах ийм бодлого барьж байгаа. Гэсэн хэдий боловч агаарын харилцааны хилцээр дээрээ саатаад байгаа. Баярлалаа. Эдийн засгийн байнгын орон дарга Гарамгаа Батар нэмж хариулна. За Бака гишүүний асуултанд бас нэмж хариулъя гэж ингэж бодож байна. Хөшгийн үндэд баригдж байгаа Японы тусламжаар баригдж байгаа нисэх онгоцны буудал бол багтаа хэмжээнд яхан бага юм байлээ. Ер нь бол тэр тооцоо судалгаа нь бол бас тийм үндэслэлтэй гарсан хэсэгт бол эргэлзээтэй байгаа. Яг гэвэл Мятын өнөөдрийн хүлээж авж байгаа зорчигчдын тооноос том бага зөрүүтэй юм байлээ. Тийм учраас нөөц буудлын асуудал Батэрдэн гишүүн бас гаргаж тавьсан байнгын орны хурал дээр. Яг гэвэл олон нөөц буудлууд манад бас ашиглагдахгүй удаан хугацаагаар байж байгаа тийм хуучин буудлуудыг сэргээн засварлаж болох асуудыг энэ дээр ярьсан байгаа юм. Энэ яагаад энэ асуудлыг ярьсан гэхээр энэ орж байгаа асуудал маань иргэний нисхийн салбарын асуудал байгаа учраас зөвхөн Мятын асуудал биш үү? Нэг тийм асуудлууд байгаа учраас энийг судалж үзээч гэсэн юм санал гаргаж ирсэн. За ер нь бол иргэний нисхийн салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичиг хуультай иргэний нисхийн хуультай болохоос ийм баримт бичих бол огт хийж байгаагүй юм байна. Энэ бол одоо анхудаага орж ирж байгаа. Үнэхээр их олон жилийн хаягдсан ийм асуудал байгаа. Энэ бол их чухал асуудал орж ирээд байгаа гэдгийг бас эрхэм гишүүд ойлгож авах үстэй гэж ингэж бодож. Гурав дахь асуудал бол хөгжлийн асуудал дээр бол ер нь бол манай улсууд бүгд ганцхан юм л ойлгоод байгаа. Иргэний нисхийн салбарын бодлогын баримт бичгийг ярихлаар зөвхөн Мятаар ойлгоод байгаа байхгүй. Энэ танилцуулга дээр ч гэсэн ганцхан Мятыг ярьсан байгаад байгаа. Тэгэхээр энэ бол Мят биш юм аа. Ерөөсөө Монгол улсад байгаа иргэний нисхийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болоод хувьсгалын тэр одоо компаниудын болоод энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх асуудлуудыг нэгтгсэн зохион байгуулалтанд оруулах юм бодлогын баримт бичгүүд л гарах шаардлагатай гэсэн үгнээс энийг оруулж ирж байгаамаа гэж ингэж хариулъя. За баярлалаа.